байсан бол яг одоо энд байна. За тэгээ одоо энийг тэмдэглэж авах гэж байна. Тэгээд мөн 2 хоногийн дотор гэхэд усыг болохоор энэ хүртэл нь ууж байна. За дээдлийн өнгөн дагаврын хувьд болохоор тэгж хурцтай ургаагүй бөгөөд дотроо 5 орчим болцоотой байгаа. За харин биопластикгүй биопластиктэй гэхдээ кофений шаргуу маань болохоор навчны ногоон сонгон маань нэг иймэрхүү хэмжээтэй ургасан байна. За тэгээд мөн энэ доотлыг нь харвас үндс нь ингээ гараад ирсэн байна. За 2 хоногийн өмнө бол энэ арай богинохон байсан бол одоо хамаагүй урт болсон байна. Тэгээ мөн нэлийн хэд ингээ гараад ирсэн байна. За тэгээд мөн хөрснөхийн чигийг бол энэ айгүй хурдан алдчихж байна. Яагаад тэгэхээр кофений шар байхгүй зөвхөн кофений шаргүй биопластик учраас гэж ажиглаж байна. За тэгэнгүүт энэ болохоор бидний яг өөрсдийн гаргаж авсан кофений шар биопластик манд байна. За услангууд хөрсөө доороо хадгалж байгаа нь ингэж харагдаж байна. Нойтон болсон. За тэгээд өнгөцийнх уссаа харагдаж байна. За тэгээд ургалтын байдал болохоор нэг иймэрхүү харагдаж байна. Нилийн хитэн толгой гараад ирчихсэн. За тэгээд эргэн тойрныг нь харвал бас хамаагүй дэжгүй услаг. Тэгээ хөрсөн ер нь бол байж чадаж хөрсөн нойтон бол байж чадчихсан. За энэ хоёр бол 2 оны хугацаанд нэг иймэрхүү үзүүлэлт үзүүлсэн байна. За одоо энэ болохоор бидний кофений шаргуу зөвхөн энгийн хөрсөнд ургуулсан ногоон сонгон маань байна. За ногоон сонгон маань ингээ нийтдээ 3 толгойтой болчихсон байна. За тэгээд хүрээнүүдийг ингээ харах юм бол 2 хоногийн хугацаанд усчийг юм урдаа алдсан байгаа нь харагдаж байна. За харин энэ маань болохоор 2 хоногийн өмнөх бичлэгэн дээр бол энэ бүр баг гарч ирээгүйсэн бол 2 хоногийн дотор энэ нэлийн хэд ингээд ийм бүдүүнээрээ ингээ гараад ирчихсэн. Нилээн батух харагдаж байна. За тэгээ нилээн ногоон өнгөтэй байна. За тэгээ хөрсийг харах юм бол маш чиглэг усаа ерөөсөө алдаагүй байгаа нь харагдаж байна. За тэнгүүд яг энэ хэсгүүд маань болохоор биопластик маань тэнгүүд яг ингээ харах юм бол хөгцөрчихсөн байгаа энэ хэд маань. Тэнгүүд энэ маань био задралд орж ийнө гэдэг нь ер нь бол харуулж байгаатай ер нь бол адилхан гэж үзэж байна. За тэгээ энэ хоёрыг ингээд зэрэгцүүлээ харах юм бол энэ маань биопластикгүй, энэ маань биопластиктай. Тэгвэл биопластиктай хөрс маань хамаагүй илүү чиглэг байж чадаад мөн хамаагүй эрдэс шимттэй байж чадчихна гэж үзэж байгаа бөгөөд энэ илүү юм нэг суйртай ургацсан байгаа. За одоо энэ хэдийг ингээд бүгдэрийн сантиметраар хэмжиж үзье гэж ер нь бол бодлоо. Тэгээд бас 7 одоо ингээд ургаад ерөөсө 7 хоног өнгөрсөн байна. Тэгээд 7 хоногийн дараанаас шууд хөрснөөс нь гаргаад үндэс нь ямар байгааг үзнэ. За тэгээд 2 хоногийн өмнө үндэс маань ийм том хэмжээнд ингэж ургаагүй байсан бол яг одоогийн байдлаар бидний харж байгаа үндэс нэг юм хөө. За энэ бол биопластиктэй нэ. Өмнө нь зөвхөн ингэж ургасан байсан бол одоо бүр ингэж тархаж ургасан байна. За тэгвэл кофений шаргуу зөвхөн энгийн хөрсний юуг нь харцгаая. За өмнөхөө бол хамаагүй уртаа болсон байна. Гэхдээ биопластикийг бодох юм бол хамаагүй юм нарийнхан үндэстэй байгаа нь ерөөд бол харагдаж байна. Нэг хийсэн туршилтуудаа бүгдийг задлж байна. Тэгээ дөнгөж сая болохоор би биопластиктайгаа задлсан. Тэгээ яагаад задлсан бэ гэхээр өнөөдөр болохоор 1 сарын 26 хамгийн нэгд өдөр. Тэгээд би болохоор хамгийн анх 1 сарын 14-нд тавьж исэн байна. Тэгэхээр одоо нэг 10 хоног орчим өнгөрсөн байна. За тэгээд яг одоо яагаад задлаж байгаа вэ гэхээр кофений шартай биопластик маань доороо хөгцөрч эхэлсэн байна. Тэгээд ийм хөгцөрч эхэлсэн учраас бусдыг нь ямар байгаа вэ гэдгийг шалгахын тулд нээж үзсэн. Тэгсэн чинь кофений шартай маань болохоор нэг иймэрхүү зургалтай харагдаж байна. Доотлогын хэсэг нэлээд хөгцөрсөн. Тэгээд энийг болохоор юу гэж харж байгаа вэ гэхээр кофений шар нь өөрөө хөгцрөнгүүд яг тэр нь ойрхон байх тус маань нөлөөлөлтөд нээж үзэж байгаа гэсэн. Одоо шинэ энэ бол ингээ яг адилхан хөгцөрсөн ирнэ ийм их ургацсан. За hello. За одоо болохоор 2026 оны 1 сарын 29 болж байна. За нийт хамгийн сүүлд 26 бичлэг хийсэн гэдэг чинь 3 өдөр ерөөхдөө бол өнгөрсөн байна. За тэгвэл одоо болохоор нөгөө нэг бусад биопластик болон ургацын сургамжлуудаа гаргаа хийсэн шүү дээ. За тэрийгээ бол зөксөөсөн гэсэн туршилтаа. За тэгвэл яг хамгийн сүүлд үлдсэн нь буюу дотроо биопластиктэй кофений юутай маань
хөрстэйгөө ургуулж байгаа юм. За тэгсэн чинь нийтдээ 3 хоног услаагүй. Тэгээд бас 3 хоног ерөөсөө ямар нэг юм хийгээгүй наранд зүгээр байлгасан. За тэгтэл болохоор хамгийн сүүлд үзэхэд болохоор 7.5 см өвгөнөр харцгаая. За 26-нд харахад болохоор 7.3 см байсан урт нь хамгийн одоо энэ урт ургацсан байгаа гэсэн үг. За тэгэнгүүт нөгөөд нь болохоор 3.2 см ургацсан байсан. 3.2 гэсэн чинь энэ одоо юу вэ? 7-оос чих. За одоо хэмжиж үзчихээ ямар ч. Миний яриг хожуум уурсан юм аа. Тушгумаа. За яах вэ? За эндээс эхлүүлээд зэндээ. За ингээ босоогоор нь байрвал 11 гээд энэ дээр 11 ханд дуусчих. Энд дуусчих. За тэгээд эндээс буцаад явуул 14.7 болсон байна. Хамгийн урт нь шүү дээ. 14.7 см. Тухайн үед болохоор нэг 2 л урт ургацсан байсан. Тэгсэн чинь одоо болохоор эндээ уртаасаа 1, 2, 3, 4, 5 ширхэг салбалтсан. Нөгөөд энэ 5 ширхэг салааны хамгийн урт нь тэр байгаа юм бол одоо нөгөө 7 см байсныгаа юм чи. 8.8. Салаа нь болохоор 1, 2, 3, 4 болсон байна. Энэ байгаас энэ ингээ үндсэн дээшээ гараад ирсэн энийгээрээ. Тэг бүр ийм урт гараад ирсэн. Харж байна уу? Тэг дээрээс нь бас тэр энэний цаанаага энэ ногоон өмнөдийг харж байна уу? Энэ ингээ хөвгс маань илүү томорсон байгааг ер нь бол харуулж байна. Хөвгс маань бүр ногоон өнгөтэй болсон байна. За тэгээд одоо энийг нүг хатаах гэж байгаа байхгүй юу? Удаан байлгана. Сайхан гэхдээ эргэн тойрондоо бол тэгж амар хөвгс үүсгээгүй зөвхөн биопластик маань хөвгсөрж байна. За тэгээд үндсийг харах юм бол өмнөхөөсөө бүр нэлээд их болчихж бүр нэлээд их. Тэгэхээр 7 хоногийн хугацаанд хатаана гэж бодож байгаа. Одоогийн байдлаар 3 хоног болоход бол хөрсөө чигшлээ алдаагүй. Одоо энд харах юм бол юмнууд нь наалдаад гараад ирсэн байгаас. Энийг харах юм бол ер нь бол нот байна. Тодорхой хэмжээний байх ёстой чигшил бол байна. Дээрснээс дүнсээ камераар харуулсан байхад хүрээ хэсгээр ингээ хар өнгөтэй байгаа. Тэгээ гол хэсгээр ингээ жоохон цайрчихсан. За окей. За одоо 3 хоног болсон байна. За дараа одоо дахиад 4 өдөр үлдсэн. Тэгээ хэр хатаж байна. Энээс хойш ургасан уу гэдэг одоо харна. За тэгээд өмнө нь болохоор 7.7 байжгаад одоо болохоор 15 болно гэдэг чинь бүхэл бүтэн 8 см илүү ургасан байна. 3 хоногийн дотор. Тэг ингээд нөгөөд нь болохоор 3 см байж байгаа 8 усан гэдэг чинь 5 см орчим ургасан байна гэсэн. За өнөөдрийн үр дүн бол нэг иймэрхүү байна. Яг одоо 7 цаг 20 минут болж байна. Тэгээд хичээл даарлаа баяртай. Wasn't looking for this, but now you're in my way. Hello. За одоо болохоор 2026 оны 1 сарын 2 сарын 2. За өнөөдөр мэдлэгтэй хамгийн сүүлийн бичлэг маань 29-нд хийгдсэн бичлэг байгаа. Тэгээд 29-өөс хойш оны амар ургамал дээр бол нэг орж ирээгүй. Тэгээд тэрний дараагийн нэг 4 өдөр би нэг туршилтаасаа болоод лабораторид орж ирсэн. За тэгэхээр болохоор нэг тийм амар ургааг байсан. Тэгэхээр 29-өөс хойш 30, 31, 32 ингээ нийтдээ 4 өдөр өнгөрсөн байна гэсэн үг. Нэгээд дөнгөж сая ингээд харуулхад бол үндсний юм дайггүй цэвэрхэн хэвээрээ байна. Тэгээд бас нилийн их болчих. Одоо энэ хараа. Энэ ингээд дээшээ ургацсан маас дээ. Одоо энэний дээшээ ургаж гарч ирсэн болохоор энд харагдаж байна. Гэтэ энэ үндс нь бүр шалчиж чагчээ. Тэгээд та энийг хараа энэ том хатын толгоноос томлцсон байна. Одоо хамтдаа сэмжлэж үзье. Тэгээд яагаад ингээд тэгээд 7 хоног болгоод ингээд 4 өдрийн дараа ингээд туршлагууд хараад байгаа вэ гэхээр биопластиктай юугаа хатаахын тулд харж байгаа. Тэгээд хатаах буюу яг хэд хоногийн дотор тэгээд усаа барьж чадчих, барьж чадахгүй байх вэ гэдгийг харъя гэж зорж байгаа. За тэгээд одоо болохоор хэмжилтээ хийж хамгийн сүүлд хийсэн хэмжилтэн дээр болохоор 14.7 см болсон байна. Тэгээд
Одоо I don't know энэ ямар хөөрхий юм бэ? Яаж юм хөөрхөн байдаг юм болоо. За ингээд 21 см болоод за энэс хойш болохоор 21 дээр 6-ны 27 см. Амар урт урагчиж. За буюу 2026-ны 2 сарын 2-нд 26 см. Эндээс ингээд дэш хэмжээд болохоор 26.2 юм байна. 2 юм биш. Мм байх юм. За тэгэнгүүтээ энэ болохоор том нь. За томын салаа болохоор 1 2 3 4 5 6 болж нэмэгдсэн байна. За тэгээд одоо болохоор жижигхэн нь болохоор хамгийн сүүлд хэмжиж 88 см байсан байна. За ингээд 1 см. За 17 гэдэг чинь 18.7 юм уу? 18.7 см. Жижиг маань болохоор 1 2 3 4 5 салаад авсан байна. За окей. Ямар хөөр юм бэ? Яа so pretty бэ. Тэгээ энэ нь ингээд нэг жоох мунжаад ах шиг, энэ жоох мунд ах шиг байна. Ямар хөөр юм бэ? Яаж юм хөөр юм бэ тийм бэ? За тэгэнгүүт яг одоо болохоор камераар харуулъя. За одоо харагдаж байна. За одоо болохоор юу харж байгаа вэ гэхээр за энэ бол дэжиг байна. Энэ талаас нь харуулъя та. Тэнд харагдаж байна уу? Үгүй харагдахгүй. Тэнд байна. Тэр ногоон хөвгт. Тэр ингээд ногоорцсон байгааз нэлээд ногоорчиж. Нэлээд хүн ногоон хөвгт болчих. За гэхдээ яг харагдах ингээд иргэн төрний хувьд бол нэг тийж амар хөвгт үүсэхгүй байна. Яг одоогийн байдлаар. За тэгээд одоо болохоор чийг нь хэрэг авъя гэдэг үзье. Өнөөрөө. За чийг нь яаж үзэх вэ? Чиг хэвээрээ. Ер нь бол урмалтай байх ёстой зохистой хэмжээгээр бол чиг нь бол байна. Гэтэ яг гүн хэсэгтэй л байна. Тэрнээс тэгж амар дээшээ удаагаар бол гарч ирсэн юм аа л. За тэгээд яг одоогийн байдлаар 2 орчим үндэс бол дээшээ гарч ирсэн байдалтай ургасан байна. За хөвгц бол бас байж бүр дахиад нэг гараад ирчих. Зүүз. Ер нь бол үндэс маань нэлээд сэрэг байгаа л да. За нэг амар хөл байна. За одоо энийг хараарай. Энэ үнгээр ингээд устдаа байгаа нэлийн харагдаж байна. Тэгэхээр чигээ бол ер нь бага алдаж байна гэж үзэж байгаа. За тэгээд одоо болохоор дахиад нэг. За ерөнхийдөө одоо ингээд 7 хоног болчихсон. Халиг хөрхнүүд за дахиад уулзаж байна. Одоо болохоор 2026 оны 2 сарын 4. Өнөөдөр болохоор 3 өдөр болж байна. Манай анги хамгийн их тардаг өдөр. Гэхдээ нөө энэ 7-ны 5 өдөр манай болболын тэмцээн болно гэдэг энэ 7 оны 1 өдөр болох 2 сарын 1-нд мэдэгцэн. Ер нь бол тэр хэвчээ бүтэн сайн ч юм уу. Тэгээд манайх одоо тэмцээндээ бэлдэж байгаа завгүй байгаа. Тийм болохоор би өнөөдөр ирч тараад нөө заал аваад би бас өргөжлүүлээд цэцэг идрээ хийгээд юу байна. Ой та дээш ороод агаараа заа юу. Манайх ингээ ер нь цэцгээ байнга зардаг болно. Та ингээ хөрх аваад ах юм бол өөрөөсөө тэгээд гаргаал. Тэгэхээр за урамшуулаад цэцэг авах шүү мэдээ. Амар хөрх Валентины багцууд бас гаргая гэж бодож байгаа. Гэхдээ эхлээд хүмүүс хэр захиалгатай байгааг нь харж байгаад гаргая гэж бодож байна. Ямар ч тас нэг цэнхэр улаан ягаа гэдэг өнгүүдээр яг одоогийн байдлаар цэцгнүүдээ хийж байгаа. Тэгэхин сарнай лили спайдер лили нүд байна. Нэг тиймэрхүү. Тэгээд нэг боглого бол хямдхан гаргая гэж бодож байна. За тэр амгүй. За яг одоо болохоор 7 цаг үлээ 25 минут болж би түрүүх сургууль дээр ирсэн. Тэр энэ бүсээ боогч. Тэгээд миний орд юу байгаа гэж бодож байна. Манай ургамал сайн. Тэгээд хамгийн сүүлд хийсэн бичлэгээс хойш яг 3 дахь өдөр өнөөдөр болж байна. Тэгээд одоо ургамал харцгаая. Манай хүүхэн бэби бүр амар том урагчиж манайхаа. Амар. Өмнөөс үүдээ илүү урагчихсан байна. Үндсэн ч ер нь бол нэлийн урагсан. Гэтэ үндс ер нь бол ихтэй амар хөвгцсөн юм бол алга. Энэ ингээд өмнөхүүдээ бодоод ингээд бүтэн хүрээлч гэж ингээд бүтэн хүрээлээд орчих. За одоо хэмжлэгтэй ичи. За хамгийн сүүлд ингээд амар өдөртэй нацтай. За. Тэгээд би бас нэг амар юм олж мэдлээ. Манай одоо энэ хөвгц бааштай тэгээ одоо нэг амар өсөж үржихгүй байна. Тэгсэн чинь энэ нэг кофений шараад биопластик маань хөрөө байсан. Тэгээд ямар нэгэн байдлаар нэг ус орсон байна. Сүлчийг орж. Чиг орсноосоо болоод талны мөнгөтөрчихсэн байна. Тэгээд хоёр өдөр айгуу талны өртөө явж байгаа бол жаах өвшиж байгаа юм манайхаа. Гүн жана. За одоо болохоор 2026 оны. За ер нь 2 өдөр болсон юм байна. За 2 өдрийн хугацаанд өргөн болсон биш. Би энэ өргөнийг хэмжиж авах хэрэгтэй болов уу? Өргөнийг хэмжиж авах хэрэгтэй байсан юм байна л да. Одоогоор бол 1.2 см байна. За хамгийн уртыг хэмж та. Хэдэн сантиметр байх бол та дөрөв авцаар хэлээрэй. Энэ хэдэн сантиметр байх бол багцаар хэлээрэй. Дор коммент хийх юм мэдээ. За ингээд дэше 21 35 юм аа. 1 2 3 4 5 1 2
6 салаа нэмэгдэг байгаа нэ. Тэгээд 1.2 см. За одоо жижигийнхэн хувийн томчт нь болохоор 21. За хэдэн салаатай 1 2 3 4 салаатай. За ер нь бол дэдгүй байна. За үснэд дэш нэг юм гарч ирээгүй. Биш үснэд гарч ирдэг шүү. За тэгээд улаа гарч. Улаас маань нэг иймэрхүү харагдаж байна. Өндөр нэг юм өндөр болсон. Нэлийн өндөр, нэлийн өргөн болсон байгаа сте. Тэгээд хөвгцнүүд нь болохоор яг таади харж байгаарай. Өмнө нь бол амар ногоолсон байсан бол одоо сарцсангүй зүгээр болчихсон. Харж байна уу? Тиймэр амар агт. Бид үзээр нэг нь жоохон хумсалцсан чинь. Ааг бол үстэй айхтраг та. Энэ болохоор миний нөгөө нэг кофений юу хийж исэн маань болохоор ингэж бүр бөөрөх болоод ингэ хөвгцөрцөн. Энэ болоос арай л амар хөвгцөрцөн байна. Энэ бол